Ямар байна уу? За саршин сайхан уу? Шисафа. Арилжааны ашигтай юу? За сайн залуусаа юу яцхан өдрөнд энэ өдрийн мэнд хүргэе. За одоо бид нар бол ерөөдөө эд баялаг дуудагч модон могоо жилийн анхны подкастаараа та бүхэндээ уулзж байна. За өнөөдрийн подкастт манай оргил маань оролцож байна. Ерөөдөө бид нар бол яг дашбордын шилдэг 10 арилжаачтай ерөөдөө урьж оролцуулж байгаа. Тэгээ манай оргил маань өнөөдрийн дашбордын шилдэг 10 багтсан учраас хүлцэн ирсэн байна. За өдрийн мэнд оргилоо. За өдрийн мэнд. За тэгэхээр ориглосоо бол би яг ингээд товч асуултуудыг асуугаад тодорхой хэмжээнд бас үзэгчдээ хэрэгтэй зүйлсийг хоёулаа яриад явна. Тэгээ надтай ч гэсэн яг ингээд юм хуваалцаа надаас асуугаа явсан ч болно. Харилцан яриа учраас тийм ээ. За тэгэхээр мэдээж хамгийн ихний асуулт бол ажил мэргэжил юу хийдэг вэ? За одоогийн байдлаар бол хоёул дөрөв ярьжсэнчлэн төгсөөгүй гэж байгаа. Тэгээ бакалаврт яг юугаар сурдаг вэ? За би бол одоо санхүү эдийн засгийн их сургуулийн 4-р курсын оюутан. Яг хуу өмнө жил төгсөх ёстой байсан. Тэгээд яг жилийн өмнө яг жилийн чөлөө аваад тэгээ яг нэг full time trade хийж үзье гэсэн бодлоор чөлөө авч ирсэн. Тэгээ одоо ер нь сая 1 сараас буцаа сургуультай ороод суралцаа явж байгаа. Тэгээ ер нь яг санхүүгийн чиглэлээр сурж байгаа. За тэгвэл маш сонирхолтой шүү дээ. Санхүүгийн чиглэлээр сурах нь ер нь Forex эрг нөлөө байгаа юу? Хүмүүс бол бодохдоо айгүй эрг нөлөөтэй гэж бодоод шүү дээ холбоотой гэдэг. Ер нь бол тийм яг ингээ мэргэжлийн хичээлүүд үзэж байхаар яг Forex шинжилгээ гэсэн зүйлүүдийн талаар ер нь ордог л тоо. Тэгээд яг уу би бол нэг амар тийм гэж холбож нэг харддаг. Тийм болохоор зүг. Тэгээд одоо нэг жил өнжөөд нэг бүтэн жилийн турш ингээд full time trade хийгээд явж штэ тий. Тэгэхээр өмнө нь одоо ингээд яг өнжөөгүй байхдаа суралцчих хугацаанд хийж исэн гэсэн үг. Тий. Тэгэхээр энэ хоёрын хоорондын яг хамгийн том ялгаа нь юу вэ? За өмнө хийхэд бол яг хичээлийн хажуугаар хийхэд бол надад бол амар ер нь бол хүндрэлтэй байсан. Тэгэл нөгөө заримдаа юу яаштай шүн орой сууж арилжаа хийн, чартаар нь тэр болгонд ингээл хичээл таслагдаал, хичээлдээс яг ингэж санаагаа ингээд бүтэн зориулж чадахгүй. Тэгэл арилжаандаас нэг сайн анхаарч чадахгүй. Тэгэл за ер нь бол яг full time trade хийж үзье. Яг day trader шүү дээ. Одоо тэр яг лайфстайлаар нэг ганц явж үзье гэсэн зорилготой тэгж хэлсэн. Тэгвэл одоо яг тэр хоёрын хоорондын ялгаа нь ер нь бол хамаагүй ингээ өөр өөр. Full time байсан уу амар байна. Тий, амар яг өглөөс ирээд тэгээд одоо ингээ өдөр тийшээ чартаа хараад тэгээ ингээ ер нь ерөөхдөө гэртэл байгаа шүү дээ тий. Тэгэл чартаа хараад бусад зүйлсүүдээ ингээд ямар ч нөгөө садааруулах зүйл байхгүй болохоор илүү амар болчдөг. Яг тэрэндээ 100% ингээд фокуслоо явахаар. Зөв. Тэгэхээр одоо яг нэг жил ингээд өнжих шийдвэр дээр ер нь бол аав ээжийн зүгээс одоо гэр бүлийн зүгээс ямар хөө байдлаар хандсан бай. Ер нь юу гэж тайлбарлаж байгаа? Ер нь бол хамгийн анх яг энэ хамгийн анх арилжаа эхэлж байхад бол ер нь бол дэмжижсэн. Тэгээд ер нь бол их ашигтай байж чадахгүй байсан л та. Тэгээд ер нь бол нэг ээжигээ сайн хашааж авсан юм аа. Би нэг 10 жилдээ нэг ангийнхаа хүүхдээс яг хойд чи 10 жилийн хүүхд чи ямар ч тийм капитал босох мөнгө байхгүй. Тэгээд хүүхдээс ер нь бол ингээд би юм арилжаа хийдэг гэж шилж агаад тэгээд хоёлаа ашгаа хувааж авах юм аа гээ. Тэгээд би ер нь бол хойд нэлээ хэмжээний мөнгө зээлээд тэгээд тэрнийг алдчихсан. Тэгээд тэрнийг яаж буцааж өгөх үү гэж ер нь бол арга чарга олдгоо ойлаа сүулдэ аавч ер нь бол өмнө хэлээд тэгээд ер нь бол нэг ээжигээ ер нь 3-4 сая төгрөгөөр шатаачихсан. Тэрнээс хойш ер нь ингээд жоохон наач ер нь айгүй эрсдэлтэй зүйл юм байна гэдэг хандлагатай болцсон. Тэгээд яг хуу би тэгээ ерөөсөө за болцсон гэж бол би зөндөөл ингээд чи нууцаар л хийгээ яваадсан л та. Тэгээ ерөөсөө тэгээд яг хуу өнгөрсөн жил яг хилээгүй. Яг ингээд full time trade хийх биш зүгээр яг хуу нэг жил чөлөө авах хэрэгтэй байна гэсэн. Асуулт авч байна тийм байдлаар л хийж. Зөв. За одоо ингээд тэгвэл хамгийн анх энэ Forex-ийг юу н хаанаас олж мэдээд яагаад юу н Forex хий гэж шийдсэн? За хамгийн 2018 онд байлаа. Маа нэг найз хийдэг байсан. Дөнгөж танилцсан найз. Тэгээ маа нэг өөр найз энэ ийм арилжаа гэдэг зүйл юм хийдэг юм байлээ. Нөгөө нэг мөнгө олддог юм байлээ. Би бол тохойд наач хот
Угсаал бодлоо ийм байдгүй интернетээр мөнгө олно гэж байдгүй ингээд. Тэгээд яг хуу нөгөөдх нь жоохон сонирхож үзээд бас болдгийм байна гэж мэдээ. Тэгээд тэр найзгаа яг хуу жоохон дагаж яваад тэгээд гэтээ ер нь бол нэг тийм сурч чадахгүй байсан. Зүгээр ингээ мөнгө олно гэсэн сэтгэл зүйтэй. За ядтаа эхлээд бол за ядтаа нэг карманыхаа мөнгийг олчдөг боллоо. Тэгэж эхлээл тэгээд ер нь нэлээд алдсан. Нэг тухайн чинь нэг 100 200 доллараар цэнэглээл алдаад байна. Тэгж жагаад би 20 онд байна уу? Одоо мөнгөч ах чинь нэг анх дөнгөж сургалт нэгээ тэрнийгээ зарж эхэлж исэн. Тэгээ би яг нэг инстаграмаар нөгөө юу яжсан хаа. Юунд нь урамшуул юу лээ? Чи нөгөө хожиж исэн. Инстаграм лайваар сонгогдож хожоо. Тэгээд ер нь тэрнээс эхлээд бол яг арилжаанд за одоо яг сураа яв гэсэн. Зөв. Зорилготой хэлсэн. Тэгэхээр тэрнээс өмнө бол ерөөхдөө зүгээр нөгөө мөнгө л олъё гэсэн байдалтай харьцажсанаас биш яг энийг ингээд нэг сурах гэсэн байдлаар бол харьцаагүй байна шүү дээ. Тийм. Тэгвэл одоо яг ингээд тэр мөнгө олъё гэсэн байдлаасаа одоо яг ингээд суралцах байдал руу шилжээд ирэнгүүт тэр хоёрын гол дээр хамгийн гол хүмүүсийн асуудаг нэг асуулт байдаг. Юу нэг айлнаас нь юунаас нь үзэг байд юм бэ те? Маш олон зүйл байгаа шүү дээ. Одоо price action, candle pattern, одоо юу гэдэг тренд, за тэгэл Fibonacci яг айлнаас нь эхлээд бид нэр ямар дараалттай явах юм бол зөв байх юм бэ? Ер нь тийм зөв туйлын буруу гэж байхгүй л тийм. Чиний хувьд ямар нэг зөв байсан бэ? За би яг хувийнхаа туршлагаас гэвэл юу байсан? Хамгийн эхлээд яг өөрийгөө одоо илүү таньж мэдэх талаас нь ажиллах хэрэгтэй. Тэгэд тэгснээрээ ер нь цаашдаа одоо нөгөө сэтгэл зүй гэж одоо ер нь бол бараг хамгийн чухал фактор шүү дээ. Арилжаанд. Тэрнтэйгээ ажиллаа явахад илүү амар болсон. Яг өөрийгөө за би одоо ингээд арилжаанд гаргаж байгаа алдаануудаа ингээд шинжиж үзээд тэнгуут би өөрөө айгүй нөө сэтгэл хөөрөлтөө юм баггүй юу. Тэгээд бас FOMO-той одоо fear of missing out гэдэг шүү дээ. Одоо ингээд бүхэл хөдөлгөөнийг барьж авах гал бүгднгээс нь том ашиг хийх гээл зүтгээд байдаг. За тэгээ энийг яаж болиулах уу гэж тал дээрс нь ажилласан. Тэнгуут сэтгэл зүйтэй ажиллахын тулд одоо өөрийнхөө стайлыг олсон гэх юм уу? Би өмнө одоо swing trade хийх гэж бол үзсэн. Тэгээд ерөөсө болохгүйс. Ягаад гэвэл ингээд нөгөө удаан ингээд арилжаа барихаар ингээд нөөтг нь ингээд амар байн шалгаал. Тэгээд тэргүүнгээр ингээд амар ядралт аваад тэрнээсээ тэгээд тийм болохоор би ер нь scalp хийж үзээгээ. Тэгээ ер нь өдөрт 2-3 цаг тэгээд цөөн тооны арилжаа хий. Тэгээд чанартай цөөн тооны арилжаа хий гэдэг юутай болсон даа ер. Дөрөнтэй болсон хоёртай. Зөв. Хариулт бол маш гоё шүү дээ. Одоо яг өөрөөсөө эхлэх хэрэгтэй юм байна. Тэг байдлаар тий. Яг нөгөө маш олон аргачлал, маш олон техникүүд байгаа ч гэсэн. Аль нь надад зохицохгүй тий. Тэр болгоныгоо мэдэхгүй юм чинь эхлээд өөрөөсөө эхлэе. Окей. За маш гоё хариулт байлаа. За тэгвэл одоо нөгөө нэг юунаас 20 оноос хойш. За ер нь бол 18 оноос хойш эхлээд ингээд баг зэрэг ингээд мэдээд яваад байсан. 20 оноос хойш нэлээд эрчимтэй явсан гэж ойлгоод шүү дээ тий. Одоо ч 2025 он. Тэгэхээр яг энэ нэг за 5 жилийн кадр дундаас хамгийн том надад ингээ эргэлт болсон гэсэн. Яг энэ зүйлийг мэдэж авсан болохоор би яг одоо ингээ ашигтай болчлоо гэж хэлж болох үс. Тэр зүйл нь яг юу вэ? За яг эргэлт хийсэн зүг гэвэл яг би одоо өмнө янз бүрийн одоо шинжилгээнүүд туршиж үзсэн л та. Тэгэл одоо ер нь айгүй олон индикатор ашиглаж үзээл ийм ч индикатор, тийм ч индикатор гэл тэгээд тэнгуут ингээд ерөөсөө тэднэр нь аав ингээ амар ойлгомжгүй болгоод байдаг гэсэн. Тэгэхгүй одоо нэг чартыг харахад тэгээд төөрөгдүүлээд тэгэл RSI хараад тэгэл нэг нь дээшээ зааж явах нөгөөнд нь доошоо заагаал. За юу ч гэсэн би ер нь чарт айгу энгийн байлгая гэсэн зорилготоос тэгээд бас одоо ингээ том трейдерүүдийн одоо хэлж байгаа зүйлс байдаг шүү дээ. Одоо өгж байгаа зөвлөгөөнүүд. Тэндээс нь яг надад тохирсон зөвлөгөө юу вэ? Тэр анх би сая хэлсэн шүү дээ. Нөгөө өөрийгөө таньж мэдэх. Тэгээд тэр нөгөө өөрийнхөө асуудлуудыг мэдчихээ тэр хүмүүсийн хэлж байгаа зөвлөгөө нь яг надад тохирсон зөвлөгөө нь юу вэ гэдгээс нь илүү тий. Тэгэхээр ерөнхийдөө бол яг л өөр дээрээ эхлээд дараа нь бол бусдын яг зөвлөгөөн дээр бас шүүлтүүртэй хандаж эхэлсэн шүү дээ тий. Гэхдээ яг анх нөгөө эхэлж байгаа хүмүүс юм бол мөнгө олж байгаа хүн болгон л мундаг гэж боддог тий. Тэр болгоны хэлж байгаа үг болгоныг даах хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр яг үндэ өөр стилээр өөр байдлаас тэр чи одоо хэлж байгаа гэдгийг хүлээж авах хэрэгтэй. Окей.
За маш сайхан хариулт. За тэгээд одоо ингээд эргэлтийн цэгээ хийчтэй. За өнөөдөр ерөөхдөө Монголд ингээд одоо яг өөрсдөө бас ингээд тодорхой хэмжээнд шалгалтаа өгөөд 2 үештат аваад тодорхой хэмжээнд ингээд данстай болоод дансан дээр ашиг хийгээд явах боломжтой болчихлоо. Тэнгүүд эндээс өмнө ер нь ингээд пандын програм гэдэг зүйлийг сонирхож үзчихсэн үү? Одоо ер нь өмнө нь энэ програм нэг ийм байдгийн байна гэдгийг анх мэдээд ер нь ямар мэдрэмж авч ирсэн бэ? Тий би яг тухайн үед бид чинь нэг 23 онд байна уу? 23 онд би нэг найзтайгаа хамт арилжаа яадаг гэсэн. Тэгээд тухайн үед бол яг би нөгөө юу хийсэн бэ? Нэг CPI гэж мэдээ байдаг шүү дээ. Тэрэн дээр ер нь нэг арилжих стратеги зохиоцсон байсан байхгүй юу? Тэгээ ер нь хоорондоо ярилцаа за нэг удаагийн арилжаагаараа ер нь дансаа нэг 3 4 нугалчих боломжтой юм байна гэд. Тэгээд яг тэр үед би яг олж мэдчихсэн байхгүй юу? Маа нэг бас өөр арилжаа яадаг найз ер нь фанаар ингээ яваад. Тэгээд тэр үедээ би нэг сонирхоогүй байхгүй юу? Би нөгөө шал өөр стратеги олцсон. Нүгээрээ бол явчихад болох юм байна гэсэн юутай бодолтой. Тэгээд яг нэг хэсэг уучраа олохоо болцсон юм аа. Алдаад байдаг. Тэгээ ямар ч ашиг хийж чадахгүй. Тэгээд за ер нь энэ фандыг бас нэг сонирхож үзье гээд. Тэгээд нөгөө FTMO гэдэг байсан ер нь хүмүүсийн хамгийн нийтлэг мэддэг нэг. Тийшээ ингээд нөгөө фандын данс авах гээд яг тэгээ мөнгө босгож чадахгүй данс авах. Тэгээд явсаар тэгээ би нөгөө оюутан байх одоо оюутан л та 2 3 дугаар курстэй нөгөө сурагч солилцоогоор нөгөө Америк руу явж ажиллаа. Тэндээсээ яг нөгөө капитал босгоод тэгж хамгийн анх хэлжсэн. Тэгэхээр тэр нэг фандын програм гэж юм байдгийм байх гэдэг. Яг би болохоор хамгийн анх фандын програм гэж юм байдгийм байх гэдгийг мэдж яг үедээ бол би айгүй хүндрэлтэй байлтай байсан байхгүй юу. Тэрний чи өмнө яг нэг хүмүүс ингээд яг би ч айгүй юу байсан. Одоо санхүүгийн хувьд stable биш байсан учраас хүмүүсийн мөнгөөр ингээд тоглолт хийгээд өсгөж болох юм шүү те. Тэндээс өөрөө мөнгө өсгөж болох юм шүү. Тэрнээс бол алдсан үе юусэн. Тэгсэн чи яг тийм фандын програм гэж юм байна. За тэгээ компани ингээд санал болгож чинь тэр мөнгийг нь би ингээд тодорхой хэмжээнд өсгөөд мөнгө гаргаж авч болох юм байна гэдэг мэдрэмж нь надад бол яг тухайн үед скам шиг санагдчихсан байхгүй. Яг би ч өөрөө тэгээ алдсан маа штэ. Тэнгүүд энэ нэг надаас зүгээр шалгалт аваад баг намайг мундаг байх юм бол надад мөнгө өгөн тийм байхгүй гэж бодож ирсэн. Тэгээд одоо бол Монголд ингээд бүр ингээд орж ирээд ингээд Монгол компани монголчуудаа ингээд хандаад яг ингээд мөнгө олгоод ингээд явж байгаа нь бол бүр гоё юм тий. Гоё боломжуудыг олгож ийн гэж харж байна. Окей. За тэгээд одоо хоёулаа за ерөөдөө ингээд арилжааны эргэлтийн цэгээ ярьчлаа. Одоо ер нь арилжаан дээр яг одоо ингээд өнөөдрийн байдлаар ингээд харахад яг арилжаан дээр ямар одоо стратеги илүү төлхөө ашиглаж байна. Ямар ч яваад ер нь өөр ингэсэн стратеги байгаа шүү дээ тий. Тэрний ер нь ямар стратеги байна? За би бол ер нь хөвчлэн ер нь трендийн дагуу арилждаг. Тэгээд ер нь трендийн дагуу өдөрт нэг 50-аас 80 пипсийн зайн. Тэр рейнжинд арилжаад тэгээд өдрийнхөө рискийг бол одоо яг фанд дээр арилж байгаа бол өдрийнхөө рискийг ер нь бол нэг арилжаанаас бол 1% дээр тавьдаг. Тэнгүүт ер нь бол 2 арилжаа хийх одоо үеэрсэлтэй. Тэгээд би бол яг нэг тийм амар шинжилгээ хийдэг хүн гэж бас өөрийгөө боддгоо. Одоо ч ер нь бас уулзах зүйл айгүй их байгаа. Тэгээ ер нь хамгийн ойлгосон гэх юм уу одоо сүүлд мэдж авсан гэвэл одоо суурь шинжилгээгээ ер нь сайн хийчих юм бол ер нь тэр арилжаа ер нь бол цааш айгүй энгийн болоод арилжахад амар болчихдөг юм байна гэдэг зүйлийг л ойлгосон да. Сонирхолтой тий. Суурь шинжилгээгээ үндсэндээ мэдээд байх юм бол техник шинжилгээ бол яг тэр суурь шинжилгээний дагуу явж байгаа учраас тий гэж үзээд нь штэ. Тэгэнгүүт одоо нөгөө нэг хоёулаа стратеги дээр жоохон задлаад ирчээ. Одоо стратегийн хувьд бол хоёулаа тренд дагж байгаа гэж яриад байгаа. Тренд дагахад болохоор хүмүүсийн хамгийн их одоо ингээд конфьюзд болдог ойлголт нь болохоор юу гэдэг вэ гэхээр тренд дагж байгаа гэж ярьдаг хүмүүс яг одоо тренд олон төрөлтэй байгаа шүү дээ. Одоо нэг тренд дээр нөгөө тренд байж идэг гэж ярьдаг. Маркетинг бүтээс нөгөө практик бүтээс гэж байгаа. Тэгэхээр тэр дундаас хоёулаа яг ямар цагийн трендүүдийг хоорондоо холбож дагж байна. Эсвэл нэг цагийн трендээр шууд дагч чинь гэдэг дээр. За ер нь одоо ингээ анализ хийхдээ ер нь том цаг ер нь 4 цаг дээр хардаг. Ер нь бол daily тэгээ weekly-га ер нь candle-ыг хараад байдаг. Тэгээ ер нь бол 4 цагийнхаа трендийг дагдаг. Тэгээ тэндээс угаасаа мэдээж хэрэг pullback орж ирнэ шүү дээ. Одоо жижиг цагаар буцаад жижиг хөдөлгөөнүүд байгаа. Тэгээ тэр жижиг хөдөлгөөнүүдийг харж агаад тэгээ ер нь бол
liquidity зоонууд хаана байна гэдгийг ер нь тодорхойлоод key level-үүдээ тодорхойлоод тэгээд ер нь бол үндсэн хөдөлгөөн нь хаанаас орж ирэх вэ гэдгийг харж байгаа л ярилж байгаа Зөв гэдэг. зөв. Тэгэхээр ерөнхийдөө бол трендээ дөрөв дээрээ хараад оролтоо бас дөрөв дээрээ хийж чинь гэсэн үг шүү дээ, тий. Тэгээ оролтоо бол яг хөө илүү жижиг цаг дээр тий. Тэр цаг нь хэдэн цаг байна? За 15-аас 30 минутын candle-ыг харж байгаа л орчдөг. Тэгээ бүр яг enter гэх юм бол заримдаа бол бүр 1 минут 5 минутын candle-ыг харж байгаа. Тэгээ үндсэндээ бол ерөнхий нөгөө 50-аас 60 pips-ийн range маань хүрч хэл юм бол арилжаанаас гарч ирэх гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм зөв шүү дээ. Тий. Тэгвэл энэ дээр бас одоо нөгөө 50-аас 60 pips гээд ингээд range тогтоогод өгчтэй. Тэгэнгүүт stop loss маань хэрэг явах уу гэдгээс шалтгаалаад нөгөө range-тэйгээ харьцаанаас risk reward ratio маань өөрчлөгдөд явах гэдэг шүү дээ. Тэгэхээр дунджаар ер нь R нь хэд ивэл ороод хэд ивэл орохгүй гэж үздэг бай. Би ер нь бол өндөр R-аартай харилцаж байгаа гэж үздэг байлуулах. За ер нь бол ихэвчлэн R ер нь нэгийг харьцах нь 3 л байдаг. Зарим харилцаан дээр бүр нөгөө tight stop lossтай 4-ийг харьцах нь 1 мэг. Жишээ. Ер нь бол 2-ыг харьцах нэг арилжаанд барагтаа ордгоо тий. Би нөгөө expert данстай аахгүй. Тэгэхээр нөгөө daily stop loss нь 2.5 байдаг болохоор би бас нөгөө рискээ сайн барьж явахгүй бол тийм байна тий. Тэгэхээр чи бас тэрэн дээр нэр хүмүүс бас их юу яадаг гэж андуурдаг гэж магадгүй. Одоо энгийн данс ч юм бол 5% байгаад байгаа шүү дээ. Тэнгүүт expert ч юм болохоор 2.5. Тэгэхээр чинь ерөөхдөө хоёулаа бол 1% бариад нэг 2-оос илүү арилжаа хийгээд тэгэл ерөн дуусгах нь шүү дээ. Ямар ч байсан эрсдлээрээ бол дуусна. Тий. Тэгэхээр ерөөхдөө стратегийн төвшөнд бол за тийм liquidation хараад трендээ дагаад том цагаа бол 4 цагаараа одоо баяс аваад тэгэл үндсэн 30 минут 15 минут 5 минут энэ дээр авалтаа хийгээд явчихж байгаа. За тэгээд одоо ерөөхдөө бол хоёулаа яг ингээд явхад яг одоо энэ байгаа аргачлалаараа ингээд явхад хангалттай ашигтай байна гэж бодож байна. Эсвэл илүү сайжрах шаардлагатай гэж алдаанууд ерөөхдөө харагдаж байна уу? Тий, ер нь бол одоо бол зөндөө алдааг бол гаргадаг. Тий, нөгөө яг төлөвлөгөөнийхөө дагуу явахгүй заримдаа төрүүлээд ер нь бол нөгөө FOMO гэдэг зүйл чинь одоо миний харж исэн левел рүү хүрэхгүй шууд яваад өгчих юм шиг мэдрэмж надад орж ирэл. Тэгээд ер нь бол сайжрах зүйл бол надад зөндөө байгаа. Яг гоо одоохондоо бол ашигтай байгаа ч гэсэн энэс илүү сайжрах одоо надад хэсгүүд бол байгаа гэж харж байгаа. Тэгээд яг гоо одоо би сая хэлсэн шүү дээ. Миний одоо харж байгаа цэг рүү хүрэхгүй явчих магадгүйгээд тэгээд тэрэн дээр би нэг риск энтри орох ер нь дуртай. Ер нь багаар орчдөг байхгүй юу? Багаар риск энтри ороод тэгээд яг хөө миний яг анх харж исэн зураглалаар явчих юм бол яг үндсэн энтригээ сүүлд нь ороод нэмээ хийж. Тийм нэмээ хийдэг. Явахгүй яг миний айц байгаад байдсан шүү дээ. Шууд явчих юм бол хойноос нь багаар нэмээд явцдаг. Зөв. За тэгэнгүүт за одоо хоёул ерөөхдөө бол стратегийн төвшөнд тийм байна. За одоо сэтгэл зүйн төвшөнд бол ганц том байгаад байгаа алдаа нь бол ерөөхдөө FOMO байгаад байгаа юм байна гэж харагдаж штэ. Тэгэнгүүт одоо ирээдүйд ер нь тэр FOMO гэдэг зүйл дээр ер нь яаж ажиллах зүгээр юм бол тэр тал дээр ер нь юу гэж бодож байна? Юу гэж судалсан бэ? Одоо миний бодлоор болохоор за яг нөгөө нийтлэг мундаг арилжаачтай яриад байгаагаар ерөөхдөө л яг арилжаа гэдэг зүйлээ тоглоом гэж хараад данс гэдэг зүйл дээр олж байгаа ашиг алдагдал гэдэг зүйлээ тоо гэж харах юм бол чи арай өөрөөр харьцаж эхэлнэ гэдэг. Яагаад бид нэр тэгээд яагаад миний бодлоор бол яг тэд нар нөгөө нэг илүү олон жил ингээ арилжсан батны тодорхой хэмжээнд сэтгэл зүйн тогтцсон байгаа учраас тэгж харж иж магадгүй. Гэхдээ бас нэг тэгээд харахаар нэрээ ч одоо тоглоом гэдээ харах юм бол бид нар зүгээр тоглоом дээр зүг буруугаар шийдэж байгаа асуудал юм байна. Тоо гэдээ харах юм бол тооны өсөлт бууралтан дээр л ерөөхдөө ингээл яваад байгаа зүйл. Тэгж харах хэрэгтэй юм бол эсвэл өөрөөр ерөөхдөө яаж одоо энэ асуудлыг юу шийдий. За би бол одоо ингээд энэ дээр алдаад байгаа юм байна. Тэгвэл энийг яаж шийдэх үү гэж хайж үзсэн маш таа. Тэгэхээр тэн дээр ямар шийдэл ерөөхдөө гарч ирж байна. За ер нь тэгээ арилжаанд яг тоглоом гэж зөндөө хүмүүс хардаг л байна. Гэхдээ яг нэг алдагдал нь одоо мөнгөөр хэмжигддэг болохоор тийм. Ер нь бол шал ондоо зүйл болчихж байгаа л та. За би яг FOMO-то гэх юм бол ер нь төлөвлөгөөтэй арилжаа гэдэг зүйл наваг эндээс аварсан гэх юм уу. Өмнө нь бол ингээд яг Нью-Йорк нэгдэл том мэдээтэй үеэр ингээд амар савлгаа орж ирдэ штэ. Тэрэн дээр ингээд бүр би паниктдаг байсан аахгүй. За ашиг хий гээл. Тэнгүүт ямар ч төлөвлөгөөгүй ямар ч үндэслэхгүй ингээд арилжаанууд ороод байдаг те. Тэнгүүт тэр нь бол бараг л бурхандаа найдаж ороод за явчаасаа
Тэгэл тэндээсээ нөгөө том алдагдал хүлээгээл тэр нь ингээл амар сэтгэл зүйд ингээд нөлөөлөл тэгэл цаашдынх нь арилжааныхын шийдвэр гаргалтнууд нь айгүй нөлөөлдөг. Тэгээ яг хуу маркетед бол одоо энэ зах зээл дээр бол үргэлж боломж байгаа гэдгийг ер нь өөртөө ойлгуулсан. За яг хуу би нэг том хөдөлгөөн алдчихлаа гэж бодъё. Тэгэх юм бол за дахиад ер нь бол боломж байгаа. Одоо дараачихын яг төвчээртэй хүлээе гэсэн ер нь зүйлээр л ер нь гайгүй болсон. Зөв. Яг л маркетед тэр боломж байгаа гэдэг бол айгүй гоё хариулт байна те. Өөдөр алдсан ч гэсэн маргааш яхаа дахиад ажиллаж явж лах юм шин. Гол нь бид нар өөрсдөө л яарад байгаа болохоос маркет бол яарсан юм байна те. Окей. За тэгвэл хоёулагийн бас цаг нэлээ явж байгаа. Тэгэхээр одоо ингээд стратегийн төвшин за сэтгэл зүйн төвшөнд ийм болчлоо. Ерөнхийдөө одоо стратеги дээр хамгийн сүүлчийн зүйл бол одоо нөгөө арилжаагчдын дээрээс нь ингээд баталгаажуултыг давхарлаж явдаг шүү дээ. За энэ ингээд ингэсэн байх юм бол ингээд орно гэдэг. Тэгвэл тэр баталгаажуулалтаас хоёулаа ингээд тоо гарах юм бол за би нэг ойролцоогоор нэг тэдэн баталгаажуулалт ингэж тодорхойлсон үндсэн дээр яг тэд нар маань болчих юм бол арилжаанд ордог гэсэн тоо яг хичнээн баталгаажуулалт ерөөдөө авч арилжаанд ордог. За би ер нь бол за нэг 3 баталгаажуултлаа да. Ер нь нөгөө сая хэлсэн шүү дээ liquidity zone байна. Тренд байгаа. Тий, тренд. Тэг key level гэсэн тий. Тийм key level. Энэ гураа ер нь хараад. Тэгээ яг хаяа нөгөө яг оролтоо хийхдээ бол юу яадаг л та. Хаяа нөгөө volume татж байгаа. За ер нь бол volume хаана татагдчих гэж харж байгаа л энэ оролтоо хийчихдэг. Зөв. За ерөнхийдөө нэг иймэрхүү. Тэгээд энэ дундаас бас үзэгчд маань бас яг стратегийн төвшин за сэтгэл зүйн төвшөнд бас хэрэгтэй зүйлсийг мэдж авсан байх гэж найдаж угаасаа гоё хариултад өглөө. Тэгээд одоо энэ дээр бол хоёулаа бас нэг гоё дурсамж маягийн зүйлийг дурдах юм бол хамгийн анхны хамгийн том ашигтай одоо юу гэдэг сэтгэл хөдлөсөн за яг би яг чадаад байгаа юм байна те. Яг болох гээд байгаа юм байна гэдэг мэдрэмжийг өгчээсэн арилжаа. Хизээ байсан бэ? Юу нь ямар арилжаа байсан бэ те? За би нэг хэдэн жилийн өмнө 2 жилийн өмнө би сайн нэг найстайгаа нэг арилж хийжсэн гэсэн шүү дээ. Би яг нөгөө Америкаас ирчээд тэндээсээ нэг арилж $2000 ирлээ. Тэгээ тэрүүгээрээ найстайгаа яг 2-2-оор цэнэглээд за арилжээ гэдэг. Тэгээд тэр үед би $2000-аар нэг 2-7 хоногийн дотор нэг 14 мянга. Тэгэхэд бүр яг ингээд амар ухчихсан тэрэндээ. Тэгээ бас яг хамгийн яг ингээд дурсамжтай гэх юм бол анхны $1000. Би ч нэг өмнө дандаа нэг жижиг зансаар $100-200. Тэгэл тэрэн дээрээ ер нь бол өндөр ашигтай ер нь бол маржин шахаж ашиглах юм бол за нэг $300-400 хийж чаддаг. Тэгээ яг анхны $1000 хийгээл ер нь хамгийн чи явах тий. Айгуу тийм сэтгэл үлдсэн. Зөв. За тэгвэл одоо тэр үеэс хойш за түрүү жилийг аваад үзээ л та одоо луу жил гэсэн үг шүү дээ тий. Луу жилд ерөөхдөө хамгийн том хамгийн ашигтай одоо сэтгэл хөдлөхсөн арилжаа ямар арилжаа вэ? Түрүү жилөө өмнө нэг фандын наст авч ирсэн юм аа. Тэгээ нэг $100,000 данстай байж байгаа. Тэгэл ерөөсөө нэг тийм ашигч олохгүй нэг алдахчгүй нэг угаасаа тухайн үед нөө зах зээл бас нэг арилжгаад ер нь бол нөхцөл айлтгтаа бүрдэхгүйсэн. Тэгж жагаад яг нэг 100,000-ийнхаа дансыг нөгөө шалгуурын дансаа 98 болгочоод тэгээ тэндээсээ яг нэг JPY дээр яг харц сууж агаад жоохон өндөр өсөлттэй арилж ороод тэгээ шууд $12,000 хийгээд. Эхний орлого ер нь бол нэг удаагүй байж байгаа л ер нь тий давцээ. Тэгэл тэр л айгүй сэтгэл. Ганцхан 12% гэсэн шүү дээ. Тий 12%. Зур бол нэг арилжаанаас ер нь 12% гэдэг чинь бол миний хувьд амар тийм ээ. За тэгвэл одоо яг энэ жилдээ юу зорж байна? Яг энэ жилийн одоо могоо жил чинь ерөөхдөө нэг юм яг ерөнхий хүмүүсийн яриад байгаагаар бол эд оёдыг цуглуулах тий. Маш их хэмжээний мөнгө төгрөг одоо могоон цуглаа. Энэ жилдээ ер нь юу зорж байна? Илүү том бас зорж байгаа зүйл юу байна? За яг анх нөгөө арилжаа хийж ихэхдээ бас юу болсон баггүй. Би бол ер нь бол мөнгийг өстө бозрлъяа л гэж боддог байсан тий. Тэгэл ерөөсөө тий Толонтор суперкар маар гадаа дотоодоор аялах байр машин янз бүрийн бодогдол. Тэгэл одоо бол яг ингээд нөгөө тогтмол яг ингээд нөгөө илүү нөгөө арилжаандаа нэхур хандаад тогтмол стратегтэй ингээд арилжаад эхлэхээр ер нь тийм бодогдох нь багасдаг юм байлээ. Одоо бол надад бол ер нь тогтмол ашиглаа хийж
Тэ аль болох илүү consistent бай. Ааха. Тийм л ер нь зорилготой байгаа. Нэг амар тэгэж галзуу ашиг хиймээ гэсэн бодол ер нь нэг орж ирэхэ болцсон. Зөв. Гоё хариултанд. Ерөнхийдөө бол яг нөгөө хүмүүс яг л тэгж боддог л да нөгөө амар машин бодол амар хаус бодол тий. Гэтэ яг тийм яг нөлөөллүүд аюул их байгаад байгаа болохоор тэгж бодож магадгүй. Тэнгүүтлээ нөгөө тууштай яг ингээд ашиг хийгээд явъя гэдэг дээр бол хүмүүс яг нөгөө тууштай байдлыг хоёр талаар хүлээж авч байгаа. Нэг нь бол зүгээр тууштай яг энэ салбарт ингээд байгаад бай тий. Тийм бол миний өдөр ашигтай болно. Нөгөө талаас бол бас нэг гаргаж ирж байгаа, сая гаргаж ирж байгаа үнцэг бол тууштай ашигтай бай гэдэг байдлаар тий. Хамгийн гол нь данс бол ингээд сард ашигтай л байж явах хэрэгтэй гэдэг байдлаар одоо энэ жилийн зорилго шүү дээ. Тий. Би ер нь одоо бол илүү ашиг олгохоос өмнө капиталаа хамгаалъя гэсэн зорилготой илүү арилжаанд ордог. Одоо ер нь арилжаа одоо ингээд арилжаа хийн штэ. Тэгтээ бол за ер нь тэ стоп лосс одоо ингээд тухайн хийж байгаа арилжаа минь ингээд юу ячдаг вэ? Одоо юу гэж хэлмээр юм даа. Шууд алдаг хүлээцэн гэдэг сэтгэл зүйтэй орчдөг. Тэгэхээр ер нь ингээд арилжаагаа барихад ч юм уу цаашдаа ер нь амар болоод юм. Зөв угаасаа галдаг хүлээх хэлөөсөө арилжаа гэдэг байдлаар. Тийм байдлаар ер нь яг миний зүгээр хувьдаа л өөрийнхөө зүгээр зүйл яг ингэж бодолч юм гэсэн үг шүү дээ. За ерөнхийдөө тэгээд хоёлаа яриагаа өндөрлөлт тийш андаа. Тэгээ одоо хоёлаа яах вэ гэхээр яг өөрийнхөө харуулахыг хүсэж байгаа. За энэ арилжаан дээр бол үнэхээр яг ингээд гоё юу маань стратеги маань биелээд ингээд явсан гэдэг нэг арилжааг хоёлаа яг чартан дээр хийсэн арилжаа гэсэн үг шүү дээ. Чартан дээр ингээд тайлбарлаад энийг яагаад хийх болсон шалтгаан хоёлаа нэг тайлбарлаад үзэгчтэй өгч. Тэгээд тэрийг яагаад хийж байгаа гэхээр үзэгчд маань болохоор яг ямар стратеги байна гэдгийг хоёулаа ярианаас сонсож байгаа боловч бүгдийг харах юм бол илүү бас зүйтэй байх гэж бодоод тэрийг нэг хийгээд үзье гэж бодчих. За яг хөө энэ дээр Pound JPY дээр харахад бол угаасаа 4 цагийн уналтын тренд явж исэн. Тэгээ ер нь бол би шорт арилжаал харж ирсэн л та. Тэгээд бүр цагаа жижигрүүлээд хараад нэг өдрийн өглөө ер нь бол юм гаптай нэгдээд зах зээл. Тэгээ ер нь бол би энийг нөхөхийг хүлээж ирсэн л та. Тэгээ нөхөд энд нэг юм key level байгааг хараад тэгээ энээс доошоо унах нь уу гэж харж исэн чинь бүр өсч гарч ирсэн. Тэгээ яг хөө энэ өмнөх хаийг эвдэж чадаагүй би энийг бол liquidity sweep гэж хараад. Тэгээд ер нь бол эндээс харж байгаад энэ key level-ийг эвдэхгүй бол ер нь доошоо short арилжаанд орно. Тэгээ яг хөө юугаа бол entry-га бол Entry-га бол яг хуу энэ дээрээс бол зүгээр бас нь жоохон нөгөө bearish flag гэж байдаг шүү дээ тий. Ингээ entry энэ дээр нэг тийм bearish flag pattern харагдахаар зүгээр эндээс ороод тэгээ яг хуу ашгаа энд авцсан. Ашгаа энд аваад тэгээ нэмж энэ яг хуу юуг key level-ийг ирж шалгах байх гэж бодож исэн боловч энэ дээр нэмж дахиж bearish flag хийгээд харна ер нь эндээс нэмж бас яг хуу short орсон арилж байгаа. Яг хуу энэ яг миний нөгөө мэддэг price action л та. Одоо яг хуу ингээ харах юм бол хааш ингээд жижиг цаг дээр ингээ өсөлттэй байлаа гэж бодъё. Higher high, higher high хийчээд нөгөө break of structure гэж байдаг шүү дээ. Одоо change of character. Тэрнийг би энэ одоо тэрнийг харах нөхцөл бол энэ өмнөх хийсэн хаяа дээшээ нэг сэтгэх гэж үзээд liquidity аваад доошоо ийшээ ер нь бол low эвтхийг ер нь бол би change of character гэж хардаг. Яг хөө их хүмүүс болохоор ингэж орж ирээд шууд өмнөх low ингээд эвтэх юм бол change of character гэж шууд арилжаанд ороо явчихдаг. Би бол заавал энэ өмнөх дээр байсан энэ liquidity-г хамжиж доошоо орж ирэх юм бол би ер нь change of character гэж харж байгаа. Тэгээ ер нь бол ингээд нөгөө арилжаад болохоор би нөгөө цөөхөн хитэн пэр арилждаг гэсэн шүү дээ. Тэгээ яг тэднийг арилжаад тахаар тэднийхээ нөгөө нэг зангийн мэддэг болчдөг гэх юм уу? Ер нь яаж ямар хөдөлгөөн орж ирэх тэднийгээ ер нь бол гадралдаг болчдөг. Тийм болохоор илүү арилжахад амар болдог. Зөв. Тэгээ нөгөө олон пэр хараад тахаар тэгэл бас жоохон төвөгтэй болдог бол. Ийм л юм да. За ямар ч сан ерөөдөө бол энэ дээр бол яг гафта нэгдээд гафа нөхөөл K level-ээ дээш нь буцаж break-ийн хийж орж ирээ буцаад доошоо эвдээд орж ирэхэд нь л bearish flag дээр орсон шүү дээ тий. Liquidity sweep хийчихэд
Тэгээ ер нь бол сүүлд аягүй гоё юм ярьлаа л да тэр нөгөө юу байна. Хүмүүс яг ингэж хардаг, би ингэж хардаг гэдэг. Тэр нөгөө liquidity SVP хийснийхэн дараа би заавал ингэж change of character байна буюу чөч байна гэж хардаг гэдэг. Чөч төр болохоор ерөөхдөө бол яг л тэр өмнө оройг SVP хийгээд доошоо гарсан тохиолдолд тэрийг бол ерөөхдөө change of character гэж хардаг тийм. Тэр бол ерөөхдөө яг л нөгөө юун дээрээ ч одоо энэ SMC буюу яг энэ чөөч тэр BOS гэж яриад байгаа тэр томьёонууд дээр ч тэр тэнгуүтлээ үндсэн нөгөө доов дээр ч гэсэн байдаг шүү дээ тий. Higher high үүссэн тохиолдолд higher low-ыг эвдсэн тохиолдолд одоо энэ бол эргэлт. Тэгэхээс биш өмнөх high эвдэг үеж low эвдэх нь бол сонир зүйл биш ээ тий. За тэрэн дээр бас яг гоё ялгаа гаргаж өгч чадлаа. За тэгээд ерөөдөө энэ арилжаан дээр бол энэ арилжаа бол ерөөдөө хамгийн бас өөрийн гоё гэж бодож байгаа арилжаа. 2 удаа одоо доошоо орсон ба шүү дээ тий. Ерөөдөө 2 lag дээр 2 удаагийн оролт. За ерөөдөө эндээс бол яг арга барил нь харагдаж байна. За 4 цаг ашиглаж байна, 1 цаг ашиглаж байна, 15 минут ашиглаж байна тий. Цаг багасгаад дээрээс нь доош нь топ 5 намнууд хийгээл тэгээд K level нөгөө ярьсан liquidity за тэгээд trend байгаа. Тэгээд мэдээж юу харж маркетинг бүтцээ харж тий. Окей. За маш ойлгомжтой. За ерөөдөө нэг иймэрхүү тэгээд хоёулагийн маань ярилцах цагийн үед өндөрлөж байна. Окей. Тэгээд өнөөдөр бас ирээд бидний подкастт орсонд маш их баярлалаа. Тэгээд цааш ярилж байгаа бас маш амжилттай явна гэж итгэлтэй байна. Яг л харсан цэгтээ очдөг байх хаа гэж найдаж байна. Окей. За тэгээд маш их баярлалаа. За намайг бас ингэ энд өөрж оруулж усанд баярлалаа. Би бол өөрийгөө ерөөсөө ийм өргөдөж орно гэж ерөөс төгсүүлж байгаагүй. Тэгээд ер нь бол баярлалаа. За маш их баярлалаа. За тэгээд үзэгчдээ бас ирж буй модон могоо жилийн минь төргий тэгээ бүгдээрэндээ бас энэ жил яг л одоо эд баялгаар дүүрэн байна гэж лам нар яриад байгаатай адилхан тийм ээ. Бид нар ч бас яг Forex дээр бас маш их хэмжээний ашиг хийж онсон цэг болгон маань дандаа TP явах болтугай гэж өрөөё. За тэгээд энэхүү удаагийн подкастаа энэ үед өндөрлөж байна. Баярлалаа.